Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг харах юм бол тэнцвэржүүлсэн орлого 30 их 80, татврын орлого 27 их 80, татврын бус орлого 2.9 их 80-ыг бүрдүүлж байна. Зүүн дунд татврын орлогын 23%-ийг нэмсэн хүртлийн албан татвараас бүрдүүлсэн. Тэгвэл татврын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд өөрчлөлт оруулах байна. За мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Баярлалаа минь хүрээ нэмзүүртгийн албан татврын орлогын хэмжээ бол сүүлийн 5 жилд 2.2 дахин нэмэгдэж за ингээд 2025 онд 6.2 их 80 төгрөг болж нэмэгдсэн багмаа. За ингээд үүнийг дагаад ч гэсэн буцаа олголтын дүн өссөн байдаг. 2025 оны эхний 3 улирлын буцаа олголтын дүн мэдээллийг харахад 263.8 тэрбум төгрөг олгосон байгаа. За тэгээд тухайн үед бол одоо яг энэ эхний 3 улирлын байдлаар гэхэд 1.3 сая татвар төлөгчид бол буцаа олголт олгосон. За үүнийх нь 75% нь бол өндөр дүнтэй худалдаа авалт хийдэг иргэд байна гэсэн мэдээллийг бас өмнө сангийн яамнаас бол мэдээлж байсан. За ингээд бас тоо мэдээллийг нь харах юм бол улирал дунджаар 84-өөс 95 тэрбум төгрөгийг яг энэ нөөтийн буцаа олголтын одоо 2% бол олгож байна гэдэг мэдээллийг татврын ерхий газраас бас мэдээлээд байгаа юм. Энэ мэтлэнгээс харахад бол нэмзүүртгийн албан татврыг анх гаргаж ирсэн зорилгоос халиад аль хэдийн татврын орлогыг бүрдүүлдэг нэг татвар болоод хувирчихсныг бол харж болохоор байгаа юм. Тэгэхээр цаашид бол одоо яг энэ нэмзүүртгийн албан татврын олгож байгаа систем за энэ буцаа олголттой холбоотой эдгээр дүн мэдээллийг бол ялчгүй өөрчлөх цаг нэгэнт ирснийг бол одоо мэрэгжилтнүүд, татврын байцаагчид, за мөн дээрээс нь эдийн засгчид ч гэсэн онцлон хэлж байдаг. За тэгвэл энэ удаа болохоор сангийн яамнаас яг энэ татврын багц хуультай холбоотой өөрчлөлтийг оруулахаар бол тусгасан. За ингэхдээ нэмзүүртгийн албан татварт бол одоо иргэдийн худалдаа авалтаас нь хамаарат буцаа олголтын хөнгөлөлтийг эдлүүлэхээр бол хуулийн төсөлд оруулж ирж байгаа. За ингэхдээ иргэн та одоо сард бүртгүүлж байгаа эсвэл улиралд бүртгүүлж байгаа одоо нэмзүүртгийн албан татврын баримтад бүртгүүлж байгаа мөнгөн дүнгийн хэмжээ нь 500 хүртэл мянган төгрөгийн одоо худалдаа авалттай байх юм бол үүнийг нь буцаа олголтыг нь танд шууд бүтэн буюу одоо 50,000 төгрөгөөр нь бол буцааж олгоно гэж оруулж ирсэн байна. Харин үүнээс дээш дүнд бол одоо ингээд 20 болон 50% гэмчлэнгээр буцаа олголтын дүнг нь олгоно гэж хуульд оруулжээ. За нөөтийн хувьд нөөтийн иргэдийн буцаа олголтыг бол үе шатаар одоо 2 байгааг 5, 10 гэдэг үе шатаар хэрэгжүүлнэ. Тэгээ энэ арга хэмжээнд нийт төсвтөр бол 2 орчим их 80-ийн төсвийн орлогын одоо буурахаар юм тооцоотой юу байгаа. Тухайн компани одоо татврын хуулийг хэрэгжүүлдэг хариуцлагатай байх юм бол нөөц төлөх хугацааг 2 сар хүртэл хойшлуулад төлөх юм боломжуудыг олгоод. Тэгээ ерөнхийдөө бол худалдааны компани мөн адилхан энэ бол гайлын нөөцтэй санагдана. Худалдааны компаниуд ер нь хилээр оруулсан бараагаа ер нь нэг ойролцоогоор 2 сар, 2.5 сарын дотор дунджаар бол ингээд бордуулаад одоо мөнгө нь ороод ирдэг ийм судалгаа бол гарсан. Тэгэхээр 2 сарын дараа татвараа төлөхөд бол тодорхой хэмжээний боломжууд л нэгдэд гарах. Гэх мэтчлэн бол бас олон зохицуултууд байгаа. Нэг ясандаа бол одоо яг энэ татврын багц хуулийн шинжилэл нь өөрөө эргээд бага дунд орлоготой иргэдийн орлогыг дэмжсэн мөн дээрээс нь аж ахуйн нэгж байгууллагуудын бас одоо аль болох хөгжих, дэвших боломжийг нээсэн ийм өөрчлөлт байх болно гэдгийг бол сангийн яамнаас мэдээлээд байна. За ингээд мэдээллийг харах юм бол Монгол компаниудын хувьд бол яг энэ татврын шинжилгээний хүрээнд бол нийтдээ 700 орчим тэрбум төгрөгийн одоо хэмнэх боломж бол бүрдэж байна, хөнгөлөлтөд хамрагдах боломж бол бүрдэж байна гэж үзэж байгаа. Буцаа олголтын хувь хэмжээг нэмчихээр эргээд нөгөө татврын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болсон аль хэдийн 20 гаруй хувийг нь бүрдүүлж байгаа нөхцөлтэй албан татврын орлогын хэмжээ буурах эрсдэл бол үүснэ. Гэхдээ аль болох одоо иргэдийн хувьд бол яг энэ баримтаа бүрдүүлэх энэ сэдлийг нь илүү их нэмэгдүүлж байгаа учраас буцаа олголтын дүнг нь нэмж байгаа учраас иргэд бол одоо яг энэ баримтаа альва худалдаа авалтан дээрээ бол шаарддаг болно. За түүнийх нь хэрээр далд эдийн засаг бол ил болох боломж бүрдэнэ. За эргээд бол одоо яг энэ нэмзүүртгийн албан татврын орлого тасалдах эрсдэл бол буурна гэж үзэж байгаа. Нэг ясандаа нэмзүүртгийн албан татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэнэ гэж харж байгаа юм байна. За мөн энэ татврын багц хуулийн шинжилгээний хүрээнд бол татвараа цаг тухайд нь төлдөг тайлангаа өгдөг аж ахуйн нэгж байгууллагуудад бол илүү уян хатан боломжийг олгоно гэж байгаа. Энэ мэтчлэнгээр одоо татврын багц хуулийн шинжилгээний хүрээнд бол компани зөвхөн дамжуулан бүртгэлжүүлэх өөргөрөө бол илүү шилжиж байна гэдгийг бол сангийн яам одоо хууль боловсруулагчдын зүгээс бол онцлуулж байсан маа. За тухайн хуулийг бол эрх чуулганаар бол хэлэлцээд батлах юм. За баталсны дараагаар бол одоо шууд маргаашнаас нь хэрэгжих хэд хэдэн залтуудын нэг нь бол нэмзүүртгийн албан татврын одоо сая танд хүргэсэн мэдээлэл байлаа. Баярлалаа.